сайн байцгаана уу? Одоо бид өнөөдрийн дугаараараа дуун дээр биш. Нэг үед бүр амар хит болж исэн бичлэгэн дээр тэрний тайлбар дээр нь хийхээр шийдсэн байгаа. Тэр бичлэгийг одоо харцгаая. Тэр болохоор мис засал. Маш аюултай. Би энэ рекламын зураг тоглох үед миний моделийн карьер эхлээд 2 жил болж байсан. Би тэр хэмжээгээрээ туршлагажиж арай том компаниудаас санал авч эхэлж байсан юм. Миний моделийн карьер тэр үеэс маш дардаг болох мэт санагдсан байсан. Тэр өдрийн хүртэл тэр зураг авалтын өдөр би яг ямар агуулгатай рекламын зураг авалт вэ гэдгийг бүрэн ойлгоогүй байсан. Надад зураг зөвхөн хэвлэлтэн болон ганцхан компанид л ашиглагдана гэж хэлсэн байсан ба интернетээр ингэж өргөн төрнө гэж огтомж төсөөлөв. Үүнийг дагаад маш олон хий худлаа 100 яриа зохиогдож энэ зурагтай хамт анх болсон. Яг рекламын үндсэн тайлбар дээр таны санаа зовоох цорын ганц зүйл бол дараа нь хүүхдүүдэд хэрхэн тайлбарлах байл байсан. Зурганд орсон хүүхдүүдийн царайг фотошоптсон бөгөөд тэд бодит хэмнэл дээр ийм царайтай биш. Үргэлжлээд зураг дээр хэмнэлтийн талаар хэмээн худал төв хүмүүсийн дунд маш ихээр тарах байсан. Нөхөр нь хүүхдүүдэд төрсний дараа хүүхдүүд их нэртэй нөхтөн чадлагүй байсан болохоор ихтрээ гоо сайхны хаалганд орсноо нуусан гэж шүүхүү заргалдан түндэ ялсан тухай юм. Манай найз надад энэ талаар хэлэхэд би зүгээр л бахан бодлоо зохиолж эхлэх бодсон ч нэг л мэдхэд дэлхийд даяар маш олон хил дээр энэ түүх тархаж байгааг ойлгосон. Энэ хүмүүс ч үүнд итгэж байсан. Хүмүүс намайг чимээсээ зөвлөсөн. Миний яг тэдний сонсон зурагт хандж байсан. Манай хамаат нь бүр миний сүлд залуу гэрээ хийж надаас өмнө талаар асууж байсан. Мэдээж энэ миний ажилд ч нөлөөлсөн. Хүмүүс намайг хизээч гоо сайхны хаалганд орж байгаагүй гэдэгт итгэхийг хүсдэггүй. Тэд сонсон зүйлдээ л итгэхийг хүсдэг. Надад тохиолдсон зүйлээс болоод би сайн унтчих чадгаа байсан. Маш олон удаа үйлж шантарч аргаа барсан. Яагаад надад ийм зүйл тохиолдчих вэ гэж би байнга асуудаг. Эцэст нь би өөрийнхөө төлөө зогсож дуу хоолойгоо илэрхийлэхийг хичээж байна. Би тэр зүйлийг харж чадахгүй. Тэр зүйлийг хизээж битгий харагдаас гэж хүсэж байна. Ойлоогүй шүү дээ. Миний бодог болсон. Ингээд асууж тийм. Тэгтээ одоо тий. Тэгтээ амар энэ сошиал праймер аюултай хацтай. Тий. Тэгсэн одоо юу гэсэн энэ хүүхний яриагаар бол одоо сүд залгын хүртэл эргэлцсэн гэсэн үг юм хаашин тэмстэй. Бүхэлдэн суугч исэн хаштай эмэгтэйгийн тэмстэй тэгж харин ч өмөөх байдлаас тий. Тэгтээ ингээл одоо ингээл ер нь ингээл худлаа юм ингээл мянга ингээл яг үнэн юм шиг яриад байгаа ингээл үнэн юм шиг санагддаг тий. Тэгэл ингээл бүр сүулдэ ингээл өөртөө хүртэл эргэлцдэг шүү дээ. Юу ли би яачлаа юу л гүүштэй уулна гэж бодсон юм нэ. Тэр тэгсэн ч л үчиж амар нэг бодол орж ирдэг шүү дээ хүнд ер нь бол тэгэл ингээл баян ингээл тим гэж яриад хахаар тийм ч юм шиг ёо. Тиймэрхүү юм амар болдог. Тэгтээ энэ хүүхэн тэгэл яг тэгтээ энэ хүүхнийг яг юуны рекламд оруулах гэж байгааг нь мэдэхгүйгээр ямар утга санаатай энэ зургийг аваад тэгсэн юм бол сонирм байгаа. Харин угаасаа нөгөө зураг хавуулдаг модель охин гэсэн юм шүү дээ тий. Тэгэнгүүтээ ингээд танихгүй нөхөр танихгүй хүүхд суулангууд ахуулангуудаа тэгээд тэр хүүхдүүдийн зургийг бас ингээд фотошопор янзлсан тий. Муухай юм тий. Тэр яг тэр хийж байгаа газарт нь бүр заргалдаад тэгээд юу яах хэрэгтэй шүү. Заргалдаж байгаад нэ шүүхүүд ингээд угаасаа тэр хүнтэй гэр бүл биш хүүхдүүд нь биш л юм чинь заргалдаад мөнгөөр салгах юм нэрээ цэвэрлж авах хэрэгтэй байхгүй тий. Тэгээд гэхдээ одоо ингээд юунд итгэх хэрэгтэй болж одоо жишээлх юм бол одоо энэ хүүхний яриа нь яг үний юм уу худлаа юм уу тий. Одоо жишээл яг үнэн бол айгүй хэцүү байдалд орсон байгаа байхгүй. Үйлж мөлөд хавуулдаг тий. Тэгээд хэрвээ худлаа байвал одоо мэдгүй юм. Гэтэ харсан чи яг тийм стаслаа орсон харагдахгүй л хамар юм монхор тийм нөгөө нэг юм бүрэгтэй хамар монхортой тий. Мессэл оруулах хэрэгтэй өөгөл болно үстэй. Тэгээ тэр нөгөө нэг хийсэн тэр зураг мургийн сошиал тавьсан тэр хүмүүс нь их хүн чанар хүмүүс юм да тий. Харин тийм. Тэгмээ хүний нөгөө нэг одоо тийм нөгөө нэг юу нэг одоо үеийн зарим хүмүүс ингэдэг болсон шүү дээ нэг сошиал од болох гол нэг худлаагаасаа дийсэлдэг ч юм айлсгүй худлаагаасаа хүмүүсийн ингэж одоо тийм явдалтай ийм явдалтай гэж хэлээд нэг олонний анхаарал татдаг гарууд байдаг шүү дээ. Байдаг шүү бас. Тэгэж татаж ерөөдөө бол тараар өсөх гэжсэн нөгөө нэг бас нөгөө нэг эрэгтэй хүмүүс нөгөө эмэгтэй хүмүүсийг унтаа гэж унтсан гэж ярьж мэрдэгтэй адилхан нөгөө юу. Тий. Нэг тиймэрхүүгээр тэгтээ жоохон муухай л юм тий. Тэр газар хичнээн одоо тэгэж орлоготой яг
хүн амьд үзэж хараад тэр бичлэгнийх нь биш тэр нөгөө юм амар хангалттай байсан ч гэсэн тэгээд хизээ нэгэн цагт тэгэл бас хийсэн үйл хөврийг идэлглээ тий. Гэтэ яхан жоохон хөсөр төрхөр өглөө үрээрээ өвчлөх юм байна шүү. Хөшрөөгүй байна би. Зүгээр би хэлж хүмүүс гэж юм. Хүмүүс ер нь тэгээ явчихдаг юм байлээ шүү л гэж би зүгээр өөр хэлж би зүгээр. Тэгээд юу энэ бичлэгт амар явсан. Бүр тий. Энэ бичлэг шинэ зураг уу? Зураг нь харин амар явсан. Ус нааш тайлбар нь амар байгаа юм чи арахгүй шүү дээ. Тий. Их амар мисцас хийлгсэн гэдгээ нуусан чинь нөхөр нь мдээгүй тийм одоо хүүхдүүд нь ийм царай муутай төрд юм байна. Анхаарал. Тэгээд шүүхэд заргалдаад яасан масан гэдэг наа чи сая яриад байгаа зү. Шүүхэд заргалдаад ингэсэн тийм тайлбартаагаар миний зураг гарсан гэж хэлж байгаа зү. Анх тэр фотошоп болохоор зүгээр л нэг энгийн л нэг юм юуны юу гээл зураг болохоор рекламны зураг мөр гэж авсан. Тэрсэн чинь ийм тайлбартаагаар ингэ тавьсан. Тэгээд улсдаа ингээд юу яаж цуураа за жоохон цургал гэдэг өнгөрсөн чи бүр дэлхийд даяар бүр амар шуурсан морсон гэдэг байна. Тэгэхээр чи бүр амар тэгтээ ингээд хүн ингээд сэтгэл санааны гүн шоконд орох эсвэл ийм ингээд энэ дарамтах амар хэцүү. Одоо жишээлбэл бол одоо манай Монголын одууд ч юм уу тийм ингээд жоохон ч байх уу. За хуйлаа зүгээр өөр мэдгүй юм яриа яах вэ? Хуйлаа тэр ингээд нэг онцгой комент ирэхээр жоохон онцгой байдаг шүү дээ. Тэгвэл эн чинь одоо бүр дэлхийд даяараа хэдэн мянган даяар тий хэдэн мянган ийм амар ийм хандлт ирээд хаа чинь бүр амиа сэтгэл санааны харин чи амралт тий амар тийм юу нэг сэтгэл санааны юутай юм тий тархалтай сэтгэл хаттай. Тийм дэрэгтэй ингэ байж байгаа их юм өөрхий шаваас. Тий. Манай оюукоос айлц нөхцөн байгаа. Шүү дээ. За надаас өмнө миний найз ч бүр гарч ирсэн. Бахаа л гэж ядаа хэлмээр байна. Тэгээд одоо ер нь ингээд манайхаа одоо ингээд би нэгэ жоохон хайрлаа л да. Тэгээд яг хойлоо нэг хайрлаагээд одоо дэлхийн хүмүүс юм хийсэн энэ бусад орны хүмүүс хайрлахгүй л дээ. Тэгтээ яг нэг зүгээр эргэн тойрныхоо ер нь агуу бүхэн чи ингэнээс эхэлдэг штэ. Зүгээр ойр дотныхондоо л ядаж ингээл хараадаг гээл ингээл юм байхгүй. Тэгтээ энэ наадмарч гэдэг амар явсан. Тэгтээс хүний амьдралыг бас нэг хідэн хүмүүс бас ингэж шийдэж болохгүй байхгүй юу ер нь л тий. Тийм штэ. Хэрвээ би гэж бодох хэрэгтэй байхгүй юу? Тийм штэ. Муухай л. Тэгээ хүмүүс ихтэй одоо ер нь юм болсон штэ. Сошиалд хандлт авах одоо ер нь ингээд дагагчтай дагах нэмэгдүүлэх хийн тулд юу ч хийхээс буцахгүй болсон штэ. Харин тийм штэ одоо ингээл зарим охтууд чинь нүцгэлээ илгээл ингээл одоо бүксүү зарах гэдэг юм уу? Яах гэдэг. Өөрөө биег зарж зүгээр худалдмаар байвал зүгээр тэр хаан жил энэ газар очиж зогсооч тий. Тэгээ бүр сүлдө бүр ийм яриа гарсан шүү дээ. Instagram дээр хитэн кагаас дээш охтууд нь тэдэнд өөрөө явдаг ч юм. Тийм яриа гарсан бол итгэдэг би мэдгүй л байна л да. Одоо энэ энтэй адилхан бас ингээд хүн амныг бас гүтгээд бас юу гэхүү. Гэхдээ бас охтуудаас өөртөө жоо үнэлмээр байна. Ингээл амар нүцгэж хав зураг хийчихэл тэнгуутаа ингээл залуу малуугаас тиймэрхүү юмнууд чинь хурд нь шүү дээ гарчин юмнууд нь. Гэхдээ тэгэл ингээд тийм тэнгуут заяа аюу ярихчлаа. Тэнгуүч ямар олигтой юм л тэгэл тэдний яах. Тиймэрхүү юмнуудтай угаасаа янз бүр болох гэж чигэж мөхсөө хөх бөхсөө ил гаргасан янз бүр юм хийж байгаа юм. Бас тийм ээ. Бас тийм шүү. Тийм шүү. Тэд нар зүгээр ингээл дараахан ч юм айлсгүй тийм янз бүр юм ил мэл гаргаагүй тийм байсан бол эзэж тэр охтуудыг тэр өнцгөөс харахгүй байхгүй юу? Тийм шүү бас. Тийм шүү. Оо минийз. Баярыг ганц тавханд юм байна. Тэгтээ угаасаа яг тийм байхаг амар хүсдэг байхгүй. Тэгтээ одоо ингээл ер нь юу охтод хөвгөч нь дагагчаа дагах гэж бүр хаалж өгч байгаа шүү дээ бүр. Тийм тэгэл худлаа үнэ юу. Сая нөгөө хойлоо өчтөр үзсэн шүү дээ нэг Instagram дээр нэг хүүхэн нэг ингэж байгаа бүксөө бүр камерны гам бүксөө бүр тэр яаж нэ. Тийм гоо доотлон коммент орсон ч юу гал мал. Тэнгуудээс гоё байна. Зүрхтэй эможи өдөрч байгаа. Яг тийм одоо тийм яг тийм гоё байна гэж байгаа юм. Тиймэрхүү камерны ардтал байгаа тийм комментний эзэд чинь хөөрх юм өсгөр насны. Нэг тий нэг жоо хүүхдүүд гэдэг юм л ш нэг юм өсвөр насны ирэх юм. Яг зарим нь тэгээ тэр мэрийг яг урлаг гэж яг харж л байдаг л ахлаа. Гэхдээ тэгээ интернет чинь тэгээд бас юу штэ. Нөгөө нэг нас заадаггүй жоох хүүхдүүд үзэж байгаа. Тэгээ дээрээс нь чи өөрийгөө тийм зүйлээр рекламдаад байна гэдэг чинь чамаг хүмүүс хөвжил харна. Уусалдаг шүү дээ.
За энэ охины бүкс нь их явдаг охин байна гэл тэгэл ингээл те. Ерөнхийдөө бол нөгөө тийм үг байдаг штэ. Юу лээ? Баасан дээр хүртэл ялаанууд шавдаг штэ гэж нэг тийм үг байдаг штэ. Сайн гэнэ минь мэдхгүй санахгүй. тийм үг гэдэг юм аа. Өөр юу л нэг хямдхан юм. Тийм хямдхан юм дээр хямдхан бараанд хүн болгон хөшөөрөн чил. тэрэн дээр бити миний одоо тэрэн дээр хөхтүүд ерөнхийдөө л амар тэгж би одоо юм тийм байна гэл амар нэг өөрсдөө яа их юм яриад нөө. Зүгээр Өөрсдөө амар дургүй юм ярьж болоод. Өөрсдөө амар тийм хямдхан байдалд орлоо байгаа байхгүй. Гэтэ одоо ингээл одоо нэг амар хандлтаас яг мөнгө авдаг болсон юм байлээ шүү дээ. Мөнгө авахаас гадна тэгээд нэг одоо амар хандлттай байх юм бол янз бүр реклам сурталчилгааны За яг тэр бол байж болно шүү дээ. Бас хүн бас тийм ингээд буруу зүйл биш. Эсвэл өөрийгөө хөгжөөч юм тийм байж болно. Гэхдээ бас ингээд одоо үеийн жоохон хүмүүс чинь нийт алцны ухаад ингээд сурцсан тийм хүмүүсээс буруу үлгэр дөрөөл үзүүлж байна. А хоёрдугаар гэх юм бол бас өөрийгөө буруугаар сурчлаад байгаа байхгүй. Тэнгуү чин тэр утасны цаанаас таныг үзэж байгаа бас хар мянган муухай донтой муухай гаж муухай хүмүүс зөндөө байгаа шүү тий. Тийм шүү дээ. Тэгэл яг тэр эрсдлээ даажил чаддаг л байх л та гэж би яг тийм л хэлдэг. Чадхал хэрэгтэй л дээ. Тийм. Өөрөө тэгээ өчтөрөө хүүхэн мөн бол тэр бол тэр ёо арай. Гэтэ тэр өчтөрөө хүүхэн мөн эрслээ даах ах уу. Тэр үнэхээр амар. Гэтэ одоо хитрхи одоо бид нэр одоо нэг амар хэлбэр аргаар мөнгө олох гэсэн тий нэг хамталтаа нэмээд янз бүрийн тиймний мөнгө амар хэлбэр аргаар мөнгө олоход хитрхи одоо 21-р зуунд ингэж хошуурцгааж ийн гэх юм уу? Одоо шиг бол мөнгөжил бүхэн сайхан ш тийм үстэй. Ямар ч ажил хийгээд мөнгө олж болно шүү дээ. Яг хажуугаар нэг сонирхлынхаа зүйл юм уу хийж болно. Гэхдээ мөнгө хитрхи бүр амар улаараад байгаа байхгүй юу? Одоо жишээ нь бол энэ бичлэгийг тавьсан тэр хүмүүс хандл ахын тулд ингээл хүний амьдралаас тоглож байгаа байхгүй юу? Тийм үстэй. Энэ охин бол тэгэл амар сэтгэлтэй амар юутай охин байна те сэтгэлийн хаттай охин тийм. Яг амьдрал дээр тулцсан газар ингээл бидний ингээл нөхөр найзлан болон маань хаяал нэг юм бичлэгнээс болж тэгэл нэг найз гэрийнх найз нөхдөд ингээл амар хэцүү байдалд орно шүү дээ. Тэгээ яг тухайн хүмүүсийнхаа нөгөө мөн чанарыг таньж байгаа болохоор бас зүгээр л дээ тий. Бас тэгэл бас зүйл шүү дээ. Яг хэцүү гэхдээ тиймэрхүү нэг замын хүмүүсээс салж байгаа нь бас амар тийм зүг байгаа юм. Тэгэл зан чанараа таньсан хүмүүс. За тийм болохоор манайхаа одоо сошиалар үзсэн харсан бүхэн чинь бол үнэн биш гэдгийг та нар одоо наанта цаанта ойлгож ухаарах хэрэгтэй байхгүй юу тийм үстэй. Юмыг ер нь одоо ингээл би жишээлх юм бол ингээл нэг хүнийг таньдаг байлаа шүү дээ одоо жишээлх юм бол. Тэнгүү тэр ингээл тэрний ямар нэгэн сөрөг сошиалар яваад ангууд би нэг тэрэнд нэтгэдэг ч юм уу. Тийм байхгүй шүү. Би байхгүй байх хэрэгтэй байхгүй юу. Би энэ хүнийг танд би ингээд найзгаа таньдгаа. Тэ ер нь бол би ингээл ерөнхийдөө би ер нь бүх ингээл мэдэн штэ. Тэгсэн чи өөр ингээл комментууд амар орж ирээд байл юу л хэлэх юм бас тий. Тэг хэрэггүй шүү. Үтсэн харсан тэгээд ингээд мэдэрсэн бүхэндээ ингээд үнж бай. Зүгээр л нэг хачин бичлэг үзэл тий. Тэрэндээ автаад ах ямар ч шаардлагагүй байгаа байхгүй юу даа л гэж хэлээ да. За айгүй олон юм уршчихлаа. За та нар тэгээд угаасаа энэ бичлэгийг мэдчихэж байгаа. Тэгээд энийг ч гэсэн олоод та нар тэгээд Викторийн ер нь ярьсан зүйлүүд та нартай хэр нийцж гин тэгээд бас өөрсдийнхөө бодол сэтгэлийг бас хуваалцаад гоё коммент хийгээрэй. Виктори бас байнга уншдаг ба шүү. За тэгээд Викторийн YouTube сувг бол Unsaid Reaction гэж бичээд Викторийн YouTube сувгт нэгдээрэй. За тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.